За бидний өнөөдрийн хичээл бол хүчний моментын талаар ярина. За хүчний моментыг барууны орныхон юу гэж тэмдэглэдэг вэ гэхээр торк гэдэг. Гэт та үсгээр тэмдэглэдэг. За манайхан болохоор хүчний момент гэд ийм үсгээр тэмдэглэдэг. Ийм үсгээр тэмдэглэн. За тэгээд F-ийг радиус вектороор үржүүлсэн уул нь бол вектор хэмжигдэх юм байдаг. За энэ бол яг ингээд наривчлан үүсэх юм бол. За эндээс тоо утгыг олох юм бол F-ийг R-аар үржүүлээд синус альфаар үржүүлсэндээ гарч ирдэг. За ерөнхийдөө энэ бол том юм. За хэрдүүлээ тайлбарлаж үзэх юм бол ямар учиртай юм бэ гэхээр. За хүчний момент бол зөвхөн эргэлтийн тохиолдолд гарч ирдэг. За тэгэхээр ямар нэгэн зүйлийг эргүүлэх тохиолдолд хүчний моментын талаар ярина гэсэн үг. За одоо жишээ нь энд нэг юм байна. За энийг би ингээд эргүүлье. За ямар нэгэн дурын эргэлтийн тохиолдолд бид энэ хүчний моментийг ярил. Юу ярьж байгаа вэ гэхээр хүчний момент гэдэг маань бол эргүүлэх хэмжигт хүнийг л ерөнхийдөө ярьж байна гэсэн үг. Тэгэхээр энэ багныг энэ улаан цэгээс эргүүлэх. За энийг би дотогш аваачаад ингээд эргүүлэх энэ хоёрын мэдээж аль эргүүлэх нөхцөл нь одоо чинь аль нь хэлбэр байх уу, юунаас хамаарах вэ гэдгийг одоо судалж үзье. За тэгэхээр энэ цэгээс би одоо динамометрээр татъя. Энэ улаан цэгээс. За тэгвэл бидэрт энэ эргүүлэхэд бол үнцэг маш хамаатай. Нэгэсний би энд байж байгаад ийшээгээ татвал энэ бол ерөөс эргэх нөхцөл үүсэхгүй. Тодорхой хэмжээний энэ радиуст буюу одоо радиус вектор гэж нэрлэдэг. Энд бид нар үнцэг үүсгэж эхлэх юм бол энэ бол эргэж эхэлнэ. Одоо эндээс хараар эргэж эхэлж байна тий. За тэгвэл энэ эргүүлэхэд бидэрт бас юу хамаатай гэхээр энэ үнцэг хамаатай юм байна. Бас энэ зай хамаатай байдаг. Зайг одоо чинь энд ойртуулж агаад эргүүлэхэд динамометрийн заалт бол одоо чинь 1 ньютон байж ич энэ бол эргүүлж 1 ньютон дээр эргүүлж байна гэсэн. За тэгвэл энд зах руугаа явж тавихад юу болж байна вэ гэхээр 0.5 ньютон дээр эргүүлэх нөхцөл үүсэж байна гэсэн. Тэгэхээр энд эргүүлж байгаа зүйл маань бол эргэлтийн одоо чинь нөхцөл юунаас хамаарч байна вэ гэхээр өнцгөөс хамаардаг юм байна. Энэ хүчний хэмжээнээс бас хамаарна. За тэгээд энэ зайнаас хамаарч байна. За тэгэхээр энэ эргүүлж байгаа нөхцөлийг бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр хүчний момент гэж нэрлэж байгаа. За бид нар 8 дугаар ангид бол ийм сэдв авч үздэг. Энд одоо чинь дүүж юм байна. За тэгэхээр энд бол тэнцвэр тогтцсон байгааг харж байгаа бах. За энд бол 100 г маастай ачаа, энд 200 г маастай ачаа. Эргэлтийн цэгээс энэ нь 4 см-ийн зайд энэ 1 ньютон буюу 100 г маастай ачаа маань эргэлтийн цэгээс 8 см-ийн зайд энэ бол тэнцвэр тогтож байгаа. За тэгвэл эндээс юу гэж үзэж гинэ вэ гэхээр хэрвээ энэ байхгүй бол энэ нөхөр маань бол энийг ийш нь эргүүлэх гэж олж байна. Одоо бид нар тавьчихгоот яаж гэнэ вэ? Энийг ийш нь эргүүлэх гэж. Нэгний цагийн зүүнний дагуу эргүүлэх гэж олж байна гэсэн. Тэгвэл энэ хоёр ачааг би энд нь бэхэлчих юм бол энэ хааш эргүүлэх гэж олж байна. Цагийн зүүнний эсрэг эргүүлэх гэж байна гэсэн. Тэгэхээр энэ хоёр маань тэнцвэр тогтохын тулд юу авах вэ гэхээр хүчний моментуудын хэлбэр тэгтээ тэнцүү байж энэ бол яг тэнцвэр тогтно. Тэгэхээр бид нар Ньютоныхоо хуулийг авч үзэхдээ бол нэгдүгээр хууль дээр бол би 50 бах талаар ярьдаг. Гэтэл нэмэлтээр юу орж ирдэг вэ гэхээр хүчний моментуудын хэлбэр тэгтээ тэнцүү байх юм бол энэ бит эргэлдэхгүйгээр 50 байж болно гэж үзэж байна. За тэгвэл одоо хэдүүлээ хүчний моментын талаар үзье. За саяныхаа жишээг авъя. За ямар нэгэн эргэлтийн цэг байна. Эргэлтийн цэгээс энэ бол радиус. За одоо чинь хаалгач гэж болно. Нугас, хаалга. За тэгээд энд хэдүүлээ хүч үйлчлэе. За F гэсэн хүч үйлчлэе. За энэ бол юу юм бэ гэхээр энэ бол радиус вектор R. За тэгвэл энэ радиус вектор болон энэ хүч хоёр маань хоорондоо юу зүж юм гэхээр хоорондоо ямар нэгэн альфа гэсэн үнцэг үүсгэж байна гэж үзье. За тэгвэл эргүүлэх нөхцөл маань юу байх юм бэ гэж. Эргүүлэх нөхцөл бол эндээс бол хүчийг задлж үзнэ. Хүчийг задлах юм бол энэ радиус вектортай параллелаар ямар нэгэн энэ хүчний проекцэн параллел хүч байх ёстой юм байна. За тэгвэл энэ радиус вектортай перпендикуляр байх нэг тийм хүч. Нэгэсний бид нар энэ F-ийг задлж байна гэсэн үг. F гэдэг маань бол юу вэ гэхээр F перпендикулярд нэмэх нь
F параллел гэсэн хоёр хүчээр задлж байна гэсэн үг. За эндээс эргүүлэх гол нөхцөл болж байгаа юм маань юу юм бэ гэхээр эндээс харах юм бол өмнө туршилтнээр харуулсан радиус вектор перпендикуляр үйлчлэх хүч нь энийг эргүүлэх нөхцөл үүсгэж өгнө гэж. Тэгвэл эргүүлэх гол шалтгаан болж байгаа хүч маань бол бидний хувьд бол энэ байна гэсэн үг. За тэгвэл бид нар эндээс хүчний моментыг тооцоолох юм бол m тэнцүү F перпендикулярыг үржих нь R байна гэсэн үг. За энэ перпендикуляр. За тэгвэл эндээс бид нар F перпендикуляр гэдэг маань юу юм бэ гэж. За тэгвэл энэ векторыг эндээс ишээ параллелаар зөөгөөд үзье. За тэгэх юм бол юу болчих вэ гэхээр за энд зурч. За энд бол F хүч ишээ F перпендикуляр. За ишээ байгууллагын задлах юм бол F параллел. За энийг одоо чинь геометрийн бодлого болоод зурах юм бол гурвалжин болгоод зурах юм бол ийм гурвалжин болж байна гэсэн. Энд тэгш өнцөгт гарч ирнэ. Энд F перпендикуляр, энд F параллел. За өнцөг альфа маань энд байна. Тэгэхээр энд альфа байна. Энд альфа байна гэсэн. Өнцгийн эсрэг орших катетыг гифтнүүд зарцуулсан харьцаа маань бидний хувьд синус альфа гэдэг. Тэгвэл F перпендикуляр маань бол юу болох вэ гэхээр эндээс үзэх юм бол F-ийг үүрчих нь синус альфа үүрчих нь R болно гэсэн. Тэгэхээр энэ маань юу болчих вэ гэхээр F перпендикуляр байна гэсэн. Синус альфа. За эндээс энэ томьёог ингээд хатаар өнгөчих юм бол хүчний момент гэдэг нь ийм тэнцүү F-ийг үүрчих нь R синус альфа. За ийм болно. За 8 дахь ангид бид нар үздэг. 8 дахь ангид юу үздэг вэ гэхээр түүжин даажин дээр ингээд ямар нэгэн L мөрөнд L1 мөрөнд F1 хүч. За энд F2 хүч маань L2 мөрөнд үйлчлээд энэ хоёрын үржүүр хоорондоо тэнцүү байдаа гэд 8 дахь ангид бол үздэг. За энэ санаа бол юу юм бэ гэхээр ерөөсөө хүчний моментуудын нийлбэр тэгтээ тэнцүү гэдэг гаргаж ирж байна. За тэгвэл одоо эндээс F2-ыг L2-ыг үржүүлсэн үржүүр маань энийг бол хааш нэргүүлэх чинь вэ гэхээр энэ нөхрийг энэ улаанд шулууны дагуу буюу цагийн зүүнний эсрэг эргүүлэх чинь. За энэ бол ийш нэргүүлэх байгаа буюу цагийн зүүнний дагуу. За тэгвэл энэ цагийн зүүнний дагуу хэдүүлээ сөрөг тэмдэг гэд үзчихье. Цагийн зүүнний эсрэгийн эрэг гэд үзчих юм бол эндээс F2-ыг үржих нь L2 нэмэх нь сөрөг F1-ийг үржих нь L1 тэнцүүтэй байна гэж. За энэ бол юу болж вэ гэхээр моментуудын нийлбэр тэгтээ тэнцүү. За ингэж үзчих. Энэ бол M1 болчихно. M2 энэ бол M1 болчихно гэсэн үг. За эндээс ингээд сөрөг тэмдэг бол нөгөө тишээ гарахаар эрэг болоод F2 L2 F1 L1 гэд бид нар энэ бол дүүжингийн одоо тэнцвэрийн бодлогыг гаргаж ирдэг. Гэтэл 10 дахь ангид бол ороод ирэхээр энэ бол ерөөсөө моментуудын нийлбэр тэгтээ тэнцүү байна гэдээ ороод ирж байгаа. За нэмэлтээр юу гарч иж байгаа вэ гэхээр бидний хувьд өнцөг гарч иж байгаа. За тэгвэл энэ дээр би сайн нэг юм ярьлаа. L1-ийг би юу гэж ярьсан бэ гэхээр сая мөр гэж ярьсан. Мөр. За тэгвэл энэ мөр гэдэг маань бол энэ хүчний хувьд эргүүлэхэд хамгийн ойр байж болох уртын хэмжээ буюу энэ мөр буюу хүчтэй перпендикуляр байх тэр уртыг бид нар мөр гэж нэрлэдэг. За тэгвэл энэ зурган дээрээс харах юм бол бидний хувьд мөр маань юу юм бэ гэж. За тэгвэл F-ийг ингээд ийш нь ингээд зурах юм бол энд ингэж гарч ирж байгаа. Энэ урт бол бидний хувьд бол мөр болж байна гэсэн үг. Энэ нь L. За тэгвэл бидний хувьд бол энэ одоо жишээ нь томьёор үзэх юм бол ийм тэнцүү хүчийг үржих нь мөр байх юм байна гэж. За тэгвэл хүч нь юу вэ? Бидний хувьд F мөр нь L. Тэгвэл ийм тэнцүү F-ийг үржих нь L байна гэсэн үг. За тэгвэл бидрийнхаар L гэдэг маань бол юу юм бэ гэж. За тэгвэл энэ L-ээр төсөөлүүлэн зурх юм бол энэ зургийг харъя. Энэ дэр ийм болж байна гэсэн үг. Энэ нь R, энэ нь L. Ийм хараад ирж байна. R, L. За энэ альфа бол энэ өнцөг бас юу байх хэвээр альфа байна гэсэн үг.
Энэ үнцэг бас альфа. За тэгвэл эндээс үнцгийн эсрэг орших катетик гипнуз царцуулц харьцаа бас л синус альфа. Тэгэхээр L-ийг хуваах нь R гэдэг маань синус альфа юм бол L гэдэг маань юу вэ? R синус альфа хана гэсэн үг. Энэ бол бидний хувьд мөр. За тэгвэл ингээд мөрийнхөө оронд орлуулах юм бол ийм тэнцүү F R үрчгэн синус альфа хана гэсэн үг. За тэгэхээр энэ нөхөр бидний бичсэн нөхөр энтэй бол яаж гэнэ вэ? Яг таарч байна. Тэгэхээр бид нар хүчний момент гэдэг маань бол ямар нэгэн радиус вектортай перпендикуляр үйлдэх хүчийг тооцож гаргаж ирэх юм бол энэ бол хүчний момент бас болох юм байна. За нөгөө талаас үйлчлэх хүч маань тухайн радиус векторт эргүүлэхэд хамгийн бага зай юу? Энэ F нь одоо мөртөөгөө перпендикуляр байж болох энэ одоо тодорхойлтын дагуу явах юм бол F-ийн хүч нь R синус альфа байна гэсэн үг. За тэгэхээр бид нар бол хүчний момент гэдэг маань бол бидний хувьд эргүүлэх гол нөхцөл болж өгч байна гэсэн үг. Нэгсний эргэлтийг бид нар тооцож байгаа физик хэмжигдэхүүн маань хүчний момент болж байна гэсэн үг. За ингээд онлын хичээл маань боллоо. Анхаарал тавьсанд баярлалаа.